сайн байна уу? Сонгоны өдрийн хүргэе. Намайг Совдон Чимэг гэдэг. Тэгээ харт эмхтэй томцох газар сэтгэл зүйчээр ажилладаг хүн байна. Өнөөдөр тантай уулзгаа ирсэндээ баяртай байна. Өөрийгөө танилцуулаач. За нуу Айл иддэг хөхтэй. аль амц. Ичдэг байлах нь өссөн. Ээж маань өнгөрөөд одоо 4 жил болж байна. 20 он болсон. Анх одоо хаанаас яаж одоо энэ талаар мэдээлэл сэтэл аваад энэ зүйлийг хэрэгжилж үзсэн бэ? За анх бол Монголын гаралтай харт амгийг хэрэгжилж үзсэн. Тэгээ 10 жилдээ 12 онд тэргээ хэрэглээд оюутан болоод зүйлийг хэрэгжилж үзсэн. Тэр үед одоо зах зээлийн үнээр грамм 300 сая төгрөг гэсэн. 13 онд шүү дээ. Тэгээд хэдтаас очлоо орж ирдэг гэсэн. Тэгээ оюутан хөхөд ижиж одоо жишээлбэл 300 мянган төгрөгөөр 1 грамм тэр удаа хэрэглэх үү? Тэр үед би давхар ажил хийдэг байсан. Сургаж байгаа. Тэгээд тэр ажлын үн цалин ус говьд төгрөг олчдөг байсан. Тэгээд тэрнгүүрээ боц авч ирэлт байсан. Заавал 300 мянган төгрөг биш. Өөртөө одоо 100 мянган төгрөгтэй одоо бүр 50 мянган төгрөг ч юм уу тий. Байна. Тэгээд болт боломж байна уу гэл. Тэгээд нөгөөдгөө ирж хагаал авч ирэлт байсан. Хэдийн хугацаанд хэрэглэсэн юм бол? За ер нь 13 оноос хойш хэрэглэсэн. Энд орж ирэх хэр удаж байна? Одоо орж ирээд мөрдөнтөг өгөх юм жил ган болж. Яг энэ ангид бол одоо 6 сар. Сургуулаа төгсч чадсан уу? Яаж сургууль төгсгөөд ч сургууль төгсөх ямар ч боломжгүй болж байна тий. Тэгээ мэдээж одоо тэр боцыг хэрэглээд унтахгүй тий. Тэгээ ингээд яваад тахаар мэдээж хүний тархинд толгой ингээ амрахгүй нөгөө стресс ихсдэгтэй нөр чухал шүү дээ. Ямар чухал вэ? Тэгээд сургууль төгсч чадаагүй. Уг нь бол сурлагатай хөгжил. Сурчсан нэг курс. Тэгээд одоо курсээс ер нь бүр сургуульд очиж одоо надтай адилхан бодис хэрэглэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэд нарыг одоо олж нөхөрлөх гэх юм уу тий. Одоо хүн нөгөө ямар нэгэн юм хийхэд одоо хамтрагч хийж өгдөг шүү дээ. Нөгөө одоо юу гэдэг ажил алтан дээр ч гэсэн тийм байдаг шүү дээ. Адил сонирхолтой хүмүүс олж нөхөрлөхтэй. Одоо энэс нь үүдэх ганцаардахгүй гэдэг ч юм уу те нэг ойлгодог. Тэ одоо намайг илүү ойлгож байгаа. Ингээд мэдээж тэр зүйлийг хэрэгжилж байгаа хүн л ойлгох шүү дээ. Тэгэл ерөөдөө тэр хүмүүстэй цаг хугацаа зарцуулаад тэгэл явж ирсэн да. Тэр одоо контакт адилхан хэрэгэлдэг байсан хүмүүстэйгээ одоо яаж олж холбоо тогтоож хоорондоо гэрэнгүй ярьж болох вэ? Яг тэр нөгөө хүмүүс яриан дундаас л тэ одоо жишээлбэл одоо хэрэгэлдэг манай нэг найз ч юм уу тэ бид тээр ингээд зөв ярилцж байгаа. Тэр нэрээ нэг тийм хэрэглээд яваад байсан шүү дээ. Гэдэг ч юм уу тийм хүмүүсийн ярианаас тэ танилынхаа танилыг одоо тэгж олддог байсан гэх юм уу. Зарим үед бол дотны одоо тийм энэ намайг ойлгож магадгүй дээ тийм эсвэл энд энийг хэрэглүүлчих юм бол энэ юм гой мэдрэмж одоо аваад намайг ойлгоод ингээ хамт байх одоо хүний юм байж магадгүй ч одоо ихтгэлцэх маягаар одоо анх хүмүүст үзүүлэх тийм юм л үйл байсан. Зөв. За тэр үзсэн хүмүүс маань шүү дээ тийм анх хамгийн анх одоо өөр үзүүлсэн биш. Тэр хүмүүс маань одоо түүнээс хойш яасан хэрэглэгч болоо явсан уу? Ихэнх нь гэхдээ миний мэдхийн ихэнх миний танил одоо харихал идлээ байж байгаа. Дийлэх. Одоо 13 оноос хойш гэхээр чинь 10 гаруй жилийн хугацаа болчиход байна шүү дээ тий. За тухайн үедээ бол өөрөө сурхаа хайжгаар ажил хийгээд энийг худалдаа авчдаг байсан юм байна. Түүнээс хойш яаж мөнгө олж авдаг байсан юм? Ээжтэй өөрөө юм ажилладаг гэсэн. Өсний төлөөр ажилладаг гэсэн. Зөв. Тэгээ тогтмол хадгаламж манай ээж болохоор нэг тийм эдийн засгчтэй хэрэгцүүч өгөн тийм нэгжилт юм байсан. Тэгээд ээжийнхаа ачааллах юм да тийм хадгаламж цуглуулдаг байсан. Миний нэрээр тэгээд яванда тийшээ орсон. Хадгаламжинд мөнгө ээж дээлгүйгээр бэлдээлгүйгээр нууцаар хэрэглээл. Тэгээл яг тэр нь багч мөнгө шүү дээ их ч мөнгө шүү. 20-30 сая төгрөг байсан тийм 13 онд. Тэгэл юм тэр ингээд дуусгасан да.
Ээж нь мэдээд яаж хүлээж авсан бэ? Тэр үед одоо хэцүү л байсан багтаа л гэж би боддоо шүү дээ. Одоо тийм мэдээж одоо хүүгээ зангихтаа чи тэр мөнгийг аваад тийм хэрэглэлээ гэж загнахгүй шүү дээ. Гоё юм хийчлээ л гэж загнаж. Тухайд бол яг хэцүү л хүндлээсэн. Тэр тохны өөр ширмэртэй байсан тийм. Тэгээ нөгөө айл гэрийг авч байгаа юм эмхтэн би ч нэг тэрхтээ айлыг ус авч явах хүүхэд нь стил болохгүй л байсан л гэж одоо боддоо шүү дээ. Тухайд бол бодож чадаагүй юу? Тухайд бол чадаагүй. Тэгээ боцоол авах гал те энэ л ярилтай болчих юм шиг санагдал те. Юу нөгөө чи ингэж тэ зовж ингэж мөнгөлдөж тэ хөдөлмөр хийж мөнгөлдөж тэ гэсэн. Анийг дахиад олчих юм чи ингээл тэгэл хэрэгжилдэг гэсэн. Тэгээд хамгийн сул баригдах та. Тэгээ сая 23 оны 6 сард баригдсан. Тэгээ баригдах. Тэгэл баригдсан даа. Баригдана гэж бодоагүй л явсан уу? Мэдээч тэрийг хэрэгжилж байгаа хүмүүс маш их айц төрдөг. Тэгээ мэдээж болохгүй нэг яваад байгаа шүү дээ. Тэгээ байнгын айцтай хүнээс ингээл нуутал нь тэр чинь мэдээж ингээд одоо би аваад юмаа хэрэглэхдээ мэдээж энэ өөрийн юм орон зайн донд л хэрэглэн шүү дээ. Байр сав ч юм уу тийм машин тэрэг ч юм уу хвчлээ машин тэрэгэндээ хэрэгжилдэг ус. Тэгэл хөнгүү газар олж зогсох тэгэл одоо би жишээлбэл нэг ажил хөдөлтөд явж илаа. Одоо гэр бүлийнхаа тийм чухал ажил хөдөлтөд явж илаа гэж бодоход нэг найз маань гарч ирээд нэг ийм юм бэ нөхшөө хүрээд ирч олын хэрэглэе. Тэгмүүд нөгөө ажлаа орхол боцоо хэрэглэл явах жишээ. Тэр хооронд за ийм юм болчихгүй те тийм юм болчихгүй те сэтгэл санааны айгүй их юм дарамтнд их байдаг гэх юм уу. Айц ерөнхийдөө бол байнгын л айцтай байдаг. Одоо энэ донтцсон байгаа залуучуудтай ингээд уулзахад ч юм уу те ярилцахад ер нь ингээ хүмүүсийг харахад нэгт хар тамхи, хоёрт хар тамхи, гуравт хар тамхи, гэр бүл, хайр сэтгэл, найз нөхөд, ажил, карьер бүх зүйл нь бүр 10 юм уу 44 дугаар асуудал болсон явж байдаг гэдэг аахгүй. Тэр ер нь таны бодлоор үнэн үү? Яг үнэ. Ер нь бол үнэн шүү. Тэгээ нэгт бодстой, хоёрт бодс. Харин тийм өөр юуч бодох тийм чадваргүй болчтой юм шиг санагдтыг. Энэ нөгөө хэрэгжилж байгаа бодсоос шалтгаалаад. Жишээлбэл хэцүү шүү дээ. Бол одоо хэрэглээд явахд бол тэр бол одоо байхгүй. Байгаад очдохгүй юм шиг тийм мэдрэмж бол. Тэр синтетик төрлийн тэр химийн аргаар очсон тэр хүчтэй бодснууд бол маш одоо Монголд бол илбэг шүү дээ залуучууд. Одоо сүүлийн үед ингээд тариагаар төлөвтэй өвчин мэдээлэл гаргалт авч намдаа. Энийг одоо өсвөргийг маш их хэрэгжилж тэг одоо гадны одоо юу гэдэг тэр одоо ингээд тариа байраа гарч суц руу шахаал тэрийг ингээд бас одоо дөөрэж гэх юм уу тийм л юм одоо хэрэглээ явж ивэл одоо лаг харагддаг ч гэх юм уу одоо би бол одоо тэгж боддог байхгүй. Одоо айлтай зөндөөлөө айл та. Бодс одоо тэгэл нэгдүгээр төл явж идэг штэ хэрэглэж явах үед бол. Одоо сүүлийн үед нөгөө залуучууд одоо энийг хараад одоо зарим нэг хүмүүсийг хараад даган дуурайгаад ч юм уу те ингээ хэрэглэх тохиолдол цөөнгөө гараад байхгүй. Тэгэхээр та яг тэр залуучуудтай хандаж яг юу гэж хэлмээр өөрөө ч гэсэн залуу юм шүү дээ тий. За одоо хэрэггүй юмд цагаа бити үрээсэл гэж хэлмээр. Энэ зүйл бол чамайг нэг скол өвхөл нэг скол шоронд түлээж байгаа. Шорон гэдэг нь одоо манай улсын хуулиар л одоо ингээд янз янзын санкцтай хуулиуд байна л та. Заашлаа одоо эхний удаадаа би хэрэгжилж байгаа баригдлаа тий дараа нь хадгалж байгаа баригдлаа. Дөрөвт удаадаа би магадгүй зарж байгаа баригдлаа. Гуравт удаадаа би хэлээр оруулж байгаа баригдлаа юм уусахгүй. Энэ маань ингээд цаашлаад маш өндөр ялтай болцсон. Энийг цаг хугацааг одоо өөр зүйлс сурч мэдээд өөрийгөө хөгжүүлээд бас их орондоо одоо хувь нэмэртэй гэр бүлтэй одоо хариуцлагатай үүрэгтэй тийм байгаасаа л залуучуудыг өсч байна. Энэ зүйлийг хэрэглээд бол нэг ч амжилт олохгүй. Юу ч олохгүй. Бүх зүйлээ алдна. Би одоо сая сүүл
17 оноос хойш яг ажил хийсэн л тээ. Мэдээж хүн чи хөдөлмөрлж ижил юм биш үү? Тэгээ ажил төрөл хийгээд ингээд явж байхдаа би нэг хэдэн түүний хойдлоос нэг 2 euro барьна юм уу тийм 100 гараас их хойдлоос. Тэгэл тэр мөнгөөрөө би сая сараал ороод ирж байгаа юм. Жохон юу гэдэг таагүй нөхцөлөд л үсэл тэгээд тэрийг авч ирсэн мэдээж мөнгө авч явах. Зогсоогүй. Тэгэл хэрэглээлээсэн. Тэгээд сүултээ юу ч болоод байгаа юм тийм. Клиент талуудахгүй болол тийм. Бүх зүйл нь ойлгож за би ингээл залуу юм за ингээд 40 гарна тийм нэг хүүхдтэй бол за ингээл би уусаа хөл юм чинь юу амьдрал тийм тийм бодлоор ч үзүүлсэн. За харьцаа татаалаа тэгээ эндээсээ хурдан гараад тэг өөрөө хүссэн зүйлээ биелүүлээ зорилготой өрөөд өөртөө ихтэй гоё амьдраарай. Өөрийгөө гол нь хайрлаарай. Баярлалаа.